Тэгээ энэ зун чинь одоо үер өсгөө нэг давчи савар нь сэлб дундгалын мөстэй ноцолтлоо нөгөө шар усны үер болчих гээд. Зун чинь нөгөө нэг лаг хагшаастай ноцолтлоо. Ямар ч гэсэн үр дүнд нэг үер давтуулсангүй. Тэр нэг одоо нэг асуудал байна. Зэрэг ах. Энэ хот чи яг үүндээ хөрсний усандаа живж байна. Энэ сүүлийн хэдэн жилийн хур тунц нас болоод яа тэгэхээр энэ айлуудын подуулын давхар руу дандаа ус нэвчиж байна. Барилгын компаниудын суурийн ажил авах зардал айгүй өсөж байна. Тэгээ одоо арга буюу нөгөө аж ахуйн нэгжүүд чинь цэвэр усны шугам, бохирын шугам руу ус айлуулах шугам руу гадагшаа авцам руу ус помпоор шахаад та ингээд тухайн өрчилөгчд айгүй чухал яриад байна шүү дээ тийм. Гэртээ яриад одоо яах вэ? Гэхдээ тэгээд яриад ингээд нөгөө хотын удирдлагын чат дээр дандаа цаг үеийн шинжтэй мэдээлэлүүд орж ирнэ. Найс нөхдөдөө нэг хаяа нэг барьбаад ганцлаг шил юм маахгүй юу? За ер нь ингээд яваад явбал наа чи ойч шүү дээ. Гэхдээ сүүлийн ус мүсүүл айгүй бууралчаад. Гэхдээ одоо таны энэ нэвтрүүлэг дээр тийм нэг зовлон бовлон ярмаар гэнэ хаа. Бас баруун станы гол ирж байгаа энэ хэсэг наашаа ирж чадахгүй гэдэг. Жилжингээ хийнэ гэдгийг хэлээ. Яг төвлөрч гэнэ үү? Төвлөрч гэнэ үү? Амар шүү дээ. Би энэ нөгөө хойд цуслангаас энэ Ярамгийн энэ офис руугаа явж байгаа шүү дээ. Тэгэхээр би өдөрт 3 маршрутаар явдаг байхгүй юу? Өнөөдөр хайрстаны замыг хаацсан байна гэл. Тэгсэн. Надад өгж байгаа мэдээлэлээр 9 сарын 5-нд дуусгая. Ингээ урсгалыг ээлжилж хаагаад тэгэнгүүт энэ Ярамгийн замыг ингээд ээлжилж хаана. Тэгээд бусад замуудыг дандаа ингэж сөөлжилж хаагаад ер нь бид нар чинь энэ жил одоо анх удаахаа ярьчвал нийт замынхаа бараг 60-70% бүтэн хүчиж шинжилж байгаа. Яг олон асуудал үүсэж байна. Ажил хүчний хомсдол, нөгөө бараа бүтээгдэхүүн. Батуудын үед хэдэн хувийн хийжсэн? За тэр үед төрөөгөө шүү дээ. Тэр үед ер нь сайн хийсэн. Бид нар нэг жилийн дотор шүү дээ. Жилийн дотор. Тий. Тэгэд би ингэж явж байгаа. Заримдаа нөгөө цуцлагын сарангуудаа их тойрогоор энэ талаар нь яваад Ярам руу ирээд, заримдаа яг тэг голоор нь яваад өнөөдөр би дарих талаар тойрч байгаа. Дарих. Тэгээ би замдаа нэг уцдсан шүү дээ. Аян зэрэг түргийн засаг дарга жаргал сайхан энэ өглөө 7 хэдэд яг автобусны буудлын нөгөө нөхдөөч хогоо шүүрцээр л нөгөө 6 цаг шүүртээ дуусгах чи яав гэд энэ талаар явахаараа Чингистэй мөнгө кота нөгөө шүүрдэг машин чи орж ирэх яасан юу болж байна. Өөрөөр хэлбэл энэ надад ингээд явж байгаа нөөрөө бас нөгөө ажиллаа хараад хянаад явах 24 цагийн камер тавиад утсан дээр үзэж байгаа шүү. Нөгөө гүүрэн дээр чинь 4-5 хон техник ажиллалаа шүү. Хоёул Батуулыг жоохон муул идэх үү? Нэг 2-3 зүйлээр Батуулыг нэг нам аваад гаш. Гэхдээ би бол хувийнхний хувьд маш их хүндэлдэг. Юу вэ гэхээр ялангуяа танаа үеийнхнийг юугаар нь бахархдаггүй гэхээр нэгдүгürt маш их азтай үеийнхэн. Өөрөөр хэлбэл дэлхийн нийтэд ийм өөрчлөлт шинжилтийн үйл явц ирэх үед идэр залуу байсан. Тэгээд тэр гоё ирж байгаа салхийг зөв мэдрээд бас өөрсөндөө иргэний зориг гаргаад энэ нийгмийн өөрчлөлт шинжилтийн нөгөө эталон болж чадсан гэдгээрээ нэгдүгürt азтай үеийнхэн. Хоёрдугаар тэр иргэний зориг гаргасан гэдгээрээ хүндлэгддэг. Одоо би юу хэлэх гээд байна гэхээр одоо энэ нөгөө нам нь шинжлэхдэх процесст ани одоо болтол нөгөө өмчлөгчд хийгээд байгаад нь харамс. Тэрнээс би одоо тэр хүний улс төрийн туршлага хот нийтийн аж ахуйн хэмжүүд юу ч хэлэхгүй. Ягаад тэгэхээр хот гэдгийг хотын иргэдэд хот гэдэг өөрөө хүртээмжтэй тийм ээ ийм аюулгүй ийм одоо өөр стандарт байх ёстой шүү гэдгийг өөрөө Батуул дарга анх хэлсэн. Ер нь ингээд хотын иргэн ямар хүн байх ёстой юм бэ? Ямар ёсор тунтай байх ёстой юм бэ? Хуультай дүрмтэй байх ёстой юм уу? Хогоо яах ёстой ингээд тэр нэг хот хүний сэтгхүүг анх гарч ирсэн шиг. Та бид нар чинь нүүдэлчд анх удаа хотолж үзэж штэ. Яг үүндээ 54 оны Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөд анх хот гэж эхэлж байгаа штэ. Тэгээ эн чинь одоо юу 70 жил болох гэж байна. Энэ хооронд яг үүндээ 54-өөс 90 он хүртэл Москвагийн
хот байгуулалтын хүрээлэн гэх манай бүх юмыг ингээд зааварлж гоод ингээд гараа явцсан. Тэгээ тэрнээс хойш тэдний шавнар байж гоод тэтгэвртэй гарцгаасан. Одоо дендрологч чимдгуугаас хойш яг манай Улаанбаатар хотод мэрэгжлийн дендрологч байхгүй шүү дээ. Тэг гадны хүмүүс ирээд ингээд гайхаад байгаа шүү дээ. Гэхдээ та нар яагаад хотдоо энэ хотод тарьдгүй ургамлуудыг модгээд тариад ингээд байгаа юм бэ? Танаа энэ яг мэрэгжлийн дендрологч гэж хаана байна гэд. Цэнтэй ах дээр нэг кино хийх гээд. Тэгээд ашгүй нөө цэнтэй ах зориулаа мах чансан байсан. Сайн байна уу та? Ороос цэнтэй ах. За. Ёстой. Асан газрын бүр мохорт очоод. За. Сайхан амарч чинь за. Би нөгөө таныг ирнэ гээд мах чансан байсан чинь ашгүй хотын дараа ороод ирэв. Та яг харин Тэгээ хоёлаа их мөртөө л юм да. Би эндийн хүн хоол идэх гэж нүгэж сургалж байгаа л. гүү зүгээр л яг та тэгс таарлаа. хотын дарааг ярмагт нөгөөд ирсэн гэхээр нь би хотын дарааг биччихсэн байхгүй. Энд үрээд ирсэн юм уу? Тийм нөгөө нэгэн доотлон байсан дээр ч тийм. Манайхаар орж гарч байгаа чи хоол цай идж байгаа чи гээд ажлагтай хүн гэж бичсэн чи харин ороод ирэв. Хотын үлгэрч иргэн байж чадахгүй юм. Байлгүй. Дандаа нэг гачин гачин юм бичсэн. Бишгээ хилээдэх гэдэг. Тэгээ бид нар нэг хотын иргэдээр нэг үлгэрч хотын иргэн болмоор байгаа байхгүй. Түрүүн би ярьжсэн тий. Иргэдрийнхээ тартлахаар Таас хоёр асуулт асуугаад яг энэ дундуур нэгэд хоёуланд нь тасарчлаа. Би тэгээд хоёуланд нь хариулъя гэж бодож байгаа. Та нэгэн дээр нь сая надаас зургах ийм асуулаа. Хотын иргэдээ ер нь яаж хотжуулж, соёлжуулж яах юм бэ гэд. Бид нар нэгэнт 30-та 40-та хүнийг сургана гэж яхаар шин Улаанбаатарын иргэдийг цэцэрлэг сургуулиас нь хотжуулах энэ ажлыг л эрчимтэй явуулъя. Би өчтөр хотын шуурхай дээр ус суугийнхан, дулааныхан бүгдэнд нь нэг үүрэг өглөө. Нийслэлийн боловсролын газар энтерт. Ерөөсөө Улаанбаатар хотод байгаа сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийг жилийн 4 улирлын турш хотын музей үзүүлдэг. Хотын ус суугийг очиж үзүүлдэг, цэвэрлэх байгууламжийг үзүүлдэг, хогны үйлдвэрүүдийг үзүүлдэг ийм одоо цахилгаан станцыг үзүүлдэг. Тэгээ ядаж нөгөө хүүхдүүд тэдний цөөхн нь ядаж бид нар өвөл заавал цонхоо балконоо онгойлгохгүй дулаан алдагдлыг одоо бууруулах хэвээр хогоо уг нь ингээд англиа хайчуул гэдэг ийм юмд одооноос бид нар ядаж өөрсдөө төвшөнд хотын төвшөндөө сургыг хүмүүжүүлээ замын хөдөлгөөний зохицуулах төв дээр удирдлагын төв дээр очиж Улаанбаатарт явж байгаа машинуудыг яг камер дээр нэгдсэн систем дээр харуулдаг энэ дүрм зурчиж гин энэ ингэж яана гэд нэг юм хөтөлбөр гаргаад нийслэлийн засаг даргын орлогч нар бүх хүмүүст нэг тийм юм байгаад энийг нөгөө боловсролын юутай яамтай бас зөвшөлдсөх юм нэг хөтөлбөр дээр сууцгаая гэд нэг тохирсон. Одоо цэндэ онтрыг бол өөрчлөнө гэдэг бол өнгөрсөн. Одоо хүүхдүүдээс л эхлэе гэж байна шүү дээ. Энэ хараа давчтар. Би өөрөө юугаа ярив бид нартай нэг том зовлон байдаг Улаанбаатарыханд. Энэ Улаанбаатарт өнөөдөр сая гаруй хүн амьдарч байгаа тийм үү? Эдгээр хин 2 сая болж байгаа. За хинэн ч эднэрийн хувьд бол одоо тий төрлөх хот гэдэг юм биднэрт байдаггүй. Одоо зоргоо мөргөд бол одоо байдаг баг зүгээр. Тэгэхээр энэ Улаанбаатар хот бол угаасаа хэдэн зуун жилийн турш тийм л байсан. Энд одоо хотын захиргаа гэж богдын үед байгаагүй тийм үү? Шавын одоо лам нар өөрөө нэг тийм аймагуудтай бусад одоо сул энүүгээр байгаа иргэдийг нутгаас нь энд ирсэн одоо нүүдлийн захиргаанууд захирдаг. Баруун аймгийнх нүүдлийн жасаа, зүүн хоёр аймаг суурин жасаа гэдэг. Таны хашаа юуны төшөөд одоо та бол одоо төшөөд хааны хүн чинь төшөөд хаан чинь бол суурин жасаа. За зэцэн хаан бол одоо ойрымч одоо суурин жасаатай байсан баг. Тэндээ бүтгэлтэй албан татвар, цэргийн алдмал бүх юм тэрүүгээр нь явдаг. Готод ямар ч хамаагүй. Өнөөдөр Улаанбаатар хотын хамгийн бодиттой одоо гэмээр захиргаа бол нутгийн зөвлөл. Бүх хүн нутгийн зөвлөлийн дарга мэднэ. Аймгийнхаа нутгийн зөвлөлийн даргаыг хорон дарга мэдхгүй, дүүргийн даргаач мэдхгүй. Би үш хамуулах одоо юм байгаа. цэрэм болсон. За одоо мэдэж авах жишээ нь. Энд нэг сайн ба муу хоёр талтай. За сул талын бол эргүүлээд энэ Улаанбаатар бол бидний нутаг болох хэрэгтэй. За ямар үед нутаг болох хэрэгтэй вэ гэхээр Улаанбаатарын бөхтөө болж ээж хүмүүс ч агүйх тэрийгэ дагдаг. Манай нутгаас нэг бөхтөрлөө, манай юу гэж боллоо. Тий.
Би бол тэр замаар одоо миний санаа бол тэгж явж иж бид нар бас нэг эргээд хотын юуг нааш навчрахул. Одоо яг Улаанбаатар хотын наадам гэж Улаанбаатар хотын зам тий. Улаанбаатар хотын арслан байж яга болдгоо улаан нийслэлийн. Ийм маягаар бид нар нэг наашаага ирэхгүй бол энэ хотын амьдарч байгаа хүний ихэнхт нь миний нутаг шилүүстэй. Минийх одоо тий хинтээ эндэрч гэдэг юм уу юу гэдэг юм борон эндэрч гэдэг юм би хизээд миний одоо юу бол тэр гэдэг нэг юм ингээ байгаад байгаа юм. Гэтэ зэнтөх энэ нутгийн зөвлөл энэ нутгарах юм цагийн ясаар арилгах үгүй. Хот ер нь эзэнтэй байна уу? Хотын эзэн ер нь хин юм бэ? Гэхдээ хотын эзэд нь Бүгд л та юм уу, Цэндон юм уу? Одоо хотын эзэд нь уг нь хотын иргэдэн л байх ёстой шүү дээ. Яа одоо юу гэдэг хотцсон улсууд бол гадагшаа гараад хогийн савнд хогоо ангилж хаяагүй л хөршин шууд уцдсан шүү дээ. Энэ ингээд хогоо ангилж хайсангүйгээд тэр залгаж байгаа хүн бол эзэн байна. эзэн. Бид нар ч нь бол харин би түрүүн нөгөө Цэнтонхыг орж ирэхээс өмнө хэлсэн шүү дээ нөгөө. Бид нар чинь яг хотын нөгөө ерөнхий төлөвлөгөөтэй хот болж хөгжиж эхлээд 54 он шүү дээ. Анх дугаар ерөнхий төлөвлөгөө. Энэ жил чинь 70 жил болж байна. Хот байгуулалтын хамгийн том алдаатай 30 жилийг одоо үдээд одоо шинээр эхлэгээд нэг төлөвлөгөө 30 жил за тий. Тэ арч өвсгдээс 30 жил. Гоо би тэр өнцгөр хэлээгүй. Хот байгуулалтын одоо тэр нөгөө яг норм дүрм журмууд ийг сахиж мөрдөх нь ховордоол тэр мэрэгжлийн хүмүүс нь цөөрөөл тэгээ яг ийм нэг тэр дүр уучлаарай одоо би хотын иргэн юм чийдвэр хэрэгтэй байх гэдэг тасалж та. Юу яа? Улаанбаатар төлөвлөгөөтэй байсан. Тэр хүн тийм үү гэдэг дорсууд хийж өгсөд дорсуудл хийж өгөх нь шүү дээ. Гэхдээ энд нэг юм байсан. Энэнийг тийм соцтой хяналттай тийм үү? Дэглэмтэй тэр лагерын одоо нэг том хот байхаар л төлөвлөл энд байгаа бүх машин, хэдэн хүн амьдрахыг бүгдээ зохицуулаад байхаар л явж ирсэн шүү дээ. 90 оноос тэгсэн чинь нэгдүгээр амьдрах газараа сонгох хэрэгтэй болсон. Хоёрдугаарт хот байгуулалт ч өөрөө хувийн санаачдар руу орсон тийм үү? Энэ байшингууд бүгд хувийнх нь барьсан тийм. Бидний энэ 20 дугаар зуунаас хойш бий болсон нэг том проблем. Өөрийнхөө асуудлыг шийдэхгүй болохоор хойш нь тавиал холуугаа асуудлуудыг Дайн Дэдхийн Инг 50 Анжела Дэвис гээд явчихдаг. Тэр өөрөөс одоо ингээд ер нь одоо хин цаашгүй Байден нэг нэрийн татал одоо нөгөө хүүхнүү хинүү гэж зовж яхаар одоо бид нэр хамгийн жохот юм сөөх байх байхгүй. хогны мөнгө ерөөсөө одоо хурааж авч байгаа систем нь эрчим хүчтэй тоолуурын гэрээтэй айл нь хогны мөнгө өгч байгаа шүү дээ. Тэр хашаанд 3 4 айл байхад нөгөө 3 4 айл нь хогны мөнгө өгөхгүй. Одоо ингээд шаардлага тавина. Чи юм хогоо аав. Гэхдээ нэг хогны мөнгө нь хүрэлцэхгүй байгаа байхгүй. Нэг айлын чинь зарим дүүргүүдэд сарын 2500 төгрөг байгаа шүү дээ. Гэтэл тэр айл ямархуу хэмжээний хог гаргаж байгаа үлээ. Дээр нь хогны мөнгөө нийтээрээ төлөхгүй байгаа шүү дээ. Батуулах үед бүр хог хөдөлж чаддаг үү? авч сарын тэгээ хог хулгайлаа та тэрийг Мэднэ хог хулгаалаа тэр чин сонгуульд өгсөн бүр нэг аюулын болж исэн. Одоо яг бид нар энэ жил юу л эхлэе гэж шатах үйлдвэрийн концессийн тендер зарлая. Тэгээд тэрийг хогоо хөдөлөө булгаа болоо ядчих. Шатаагаад эрчим хүч гаргахыг тэн дээр нь татаас өгдөг болъё. Тэгээд тэн дээрээ жоохон англи гэж. Уг нь бол гадныхын юм бэлээ. Ялангуяа манайх шиг импортлогч орн бол импортоор орж ирж байгаа энэ болгон дээр хог хаягдлыг зайлуулах такс авт юм бэлээ. Анх бараа. Тий. Яг тэгвэл энэ эцэст хог хаягдл болно гэдэг агуулгаар. хогон дээр зориг одоо та бидэнд бүдээр хөдөө явдаг тийм үү? Хэдэн жилийн өмнөөс хойш доор ингээл готойгоо хогоо хийж яах гэл нэг том давалгаа эхэлсэн шүү дээ. Одоо 2 3 жил өнгөрчих шиг айгүй өөр болсон. Хөдөө аялж байгаа бүх хүн хогоо хаяхаа бацсан бүгд уутанд тэгээд аваад явдаг болсон. Одоо харин тэр хаана бөөгнөрсөн газараас нь хурдан зөөхтэй асуудал байгаа шүү дээ. Одоо зам хайжууд овоорцоо хогнууд бүгд ууттай. Тэгэхээр хүмүүс бол ингээд нэг нийтээрээ бас нэг урагшаа яваад байгаа. Хот чинь 100 жилийн хэл хийгээгүй лээ. Хот хийгээг байна. Хотын 100 жил гэж байна уу? Гэхдээ бид яг нөгөө юугаараа явд юм бэ? Он тоол нь нөгөө хотын ой тэмдэглэх өдөр нь 1639 онд Ширээ цагаан нуурын иргэдээр 10 дугаар богд Дарнадын хувилгааныг
нөгөө тэнд залсан ойг тэмдэглээд яваад байгаа. Яг энэ алтан дэвшийн хөндий хүнчлүүний хонхортой холбоотой биш. За. Одоо нэг талд өндөргөгийг л нөгөө өндөргөгийн залсан тэр ойг л тэмдэглээд л хүрээ үүссэн гэдэл тэгэл яваад байгаа. А яг нөгөө Улаанбаатар гээд нэр авсан юм ууч нь бол энэ жил одоо 100 жил нь болно шүү. Гэхдээ аль биесаар тэмдэглэх тийм. Тийм чинээр 24. 24. Үгүй тийм сайхан 100 жил байхад та одоо хотойхон ч сүлд нь гомдох юм шиг. 100 жилийг тэмдэглэсэн. Юу ярьж сумд хүртэл 100 жилээр тэмдэглээд байх чинь. Готороо цад нийлэх болно байх. Таач намайг өгөөж явах шиг байна да. Түрүүн би хотын дарааг за Батуулахыг нэг сайн муулчих гээд ярих таа. Ерөөсөө муулахгүй. Магтаалах. Би одоо дараа Муулна гэж. нь характертай. Гэхдээ ер нь бид түрүүн танд муулах өнцгөө хэлсэн шүү дээ. Харин мань хүн хотын дарга болоод нөгөө улсын төсөв төвлөрүүлдэг, орлогыг төвлөрүүлэхгүй гэж ерхий сайтаагаа үзээд төгөөрөө жоохон ажлууд хийгдээд дээр нэмээд нөгөө бондоос орж ирсэн санхүүжилтийг хот руу татах хэрэгтэй гэдэг ийм юмыг үлдээсэн шүү. Тэгээ би сая тэрийг дагуулад дотоод бонд гаргасан чинь бас болж гин одоо бас зам амаа янзлал явж лээ. Тий. Тэгэхээр мань хүн чинь айгүй олон юм ингээд замыг чиглүүлсэн байхгүй. Тэгээ ерөнхий сайтаа их танаа засгийн газартаа нэлээд зөрчилтэй байсан шүү дээ. Одоо та бол яаж юм засах та? Бүх сайд нар бүх бодлого яг яв цав нийлнэ гэж байхгүй шүү дээ. Нөгөө сайнтаа муудаа сав дүүрнэ. Тэгэл одоо явж гин. Би ч тэгээд аль болох одоо ордноор багхан шиг орё ил гэж бодоод тий. Яг тэгэхээр сүүлийн үеч бод нөгөө нэг их хурлын гишүүдэд дуудагдаж загнуулах ажил аягүй ихтэй. Хаяа нэг ороод хөрхи их хүйтэн даарцсан царайтай сууж тэргээ жиргэжээ үлж өгөх юм шүү. Нэг юм асууя. Нэгэнт одоо би зоргогийн тавьсан юмд одоо өөрөөгүйгээд шал өөр юм хийх гэж яваад орцсноос хойш сэтгүүлч хэвээр зүгээр бид хотын дарга болсон чинь дараах нь таарж уулзсан тийм. За тэгээд өөрөө нэг юм ярьж ирсэн. Эхний ээлжинд би энэ хотыг одоо шинжлэх хэрэгтэй хууль эрхийн актуудыг бичиж батлуулах гэж тийм үү тэр одоо гишүүн болчдаг залууч юм байна те. Сайн зэргийг. Тэгээ бас дандаа хуульч ном чимэг хуульч улсууд дагуулж ирсэн гэж хэлсэн те. Тэгээ заах тэрэ би тэгээ сонссоо. Тэгээ энэ хугацаанд зарим гишүүн болоо явчлаа. Тэр олон хуйлууд юмнууд юу болсон бэ? Гол нь юу өөрчилсөн? Юу өөрчлөгдөв? Нийслэлийн эрх зүйн байдалд одоо хоттой холбоотой нөгөө би энэ нөгөө сошиалоор үзэж байгаа хүмүүст их албаны яриагаар ярихаар хүрдэг юм билээ. Зүгээр нь хоттой холбоотой нэг 60 гаруй хуулиудад бид нар өөрчлөлт оруулах ийм ажлыг хийсэн. За энэ дотор нөгөө нэг хотын төсөвтэй холбоотой, хотын байгаль орчимтой харилцах, стандарттай харилцах, хот тосгоны эрх зүйн байдалтай холбоотой. За нэг 4-5 их хурлын тогтоол гаргасан. Яг энэ бол нөгөө хот өөрөө цаашаа бие даан хөгжих хууль эрх зүйн орчин жоохон дэвшил гарч байгаа гэж ойлгож байгаа. Тэр чухал анх удаага бонд гаргалаа. Бонд амжилттай боллоо. Бондороо тулгымцсан хэдэн асуудлуудаа шийдэж байна. Эргээд 2 жилийн дотор бондо төлнө. Эрчим хүчний нэг би тантай уулзахад ярьжсэн нэг эхний ээлжинд нэг эрчим хүчний нэг 2-3 төсөл хэрэгжүүлнэ. Тэд нар чи явцсан. Бөөрөлжөт энэ 10 сарын 5-нд юугаа асах конопод дарна. Энэ жил 150% тоглохгүй гэсэн тийм үү? За бас яг хэлэхэд хэцүү. Яг тэр нодлон жил чи 200 мегаваттаар дутаж орсон шүү дээ. Энэ жил бид нар ямар ч байсан дуцсан хэрэгцээг энэ өвөлдөө багтаа нийлүүлчихэж байгаа. Бөөрөлжөт 150, батарей станц 50. Гэхдээ дахиад чойжосоо урдаас импорт нэг 70-80-ыг авна гэж хэлээ. Гэхдээ л цаана дахиад нөгөө хэрэглээ өсөд байгаа учраас 70-80 дутаж магадгүй л гэж. За бүр жижигхэн ярих юм бол энэ Багангаад бид нар нэг 24 мегаваттын станц бас ер нь дуусах төгсөж байгаа. Ирэх жил бөөрөлжөд дахиад 50-ыг оруулчвал араа нэг амьсгаа авах. Тэгэхээр чи бид нар сая бонд босгоод одоо өөрөөр хэлбэл зах зээл дээрээс мөнгө босгонгуудаа бөөрөлжөдөд санхүүжилт зээлэг болгож байгаа. Бөөрөлжөдтэй ажил хурцсаж байгаа. IFC-д тэгээ нөгөө батарей станц чи энэ 11-2 сард орчих юм. Оронгуудаа нөгөө дүүтээс авсан тарифаараа буцаан төлөлтүүд хийх гэх. Гэх мэтлэнгээр нөгөө эрх зүйн орчин их энэ боломжуудыг л нээж өгч байгаа.
Одоо болохоор бид нар нөгөө энэ хотын эдийн засгийг яаж айтайхан болгох вэ? Татврын бааз сураа яаж нэмэгдүүлэх вэ гэдэг ийм хоёрдугаар руугаа шилжиж байгаа юм уу да. Гэхдээ цаг хугацаа л харуулах байх л та үр дүн. Өчтөр би юундээс харж исэн чинь жиргэн дээр ч юу одоо энэ боржууртай холбоотой юм дээр стандартаа өөрчилж би заавал боржуур тавихгүй явахгүй гэх мэт юм бич зарагдчихсэн. Энэ ямар гэт. Яг нөгөө тендер зарлах чинь заавал стандарт батлагдсан нөгөө стандартын дагуу зураг зүсгээр тендер зарлагддаг шүү дээ. А хэрвээ стандартаа бариулыг бол нөгөө бүх асфальтыг хуулж иж дахиад хийж болно. Эсвэл одоо байгаа дээр нь ер нь 10-аас 15 санжийн барьертай байхад замыг хочж болно гэдэг стандарт байвал тэгээд болно. Дээр би танд нэг байхгүй зоригоход айгүй бүр дэлгэрэнгүй ярьлаа. Тэгэл одоо манай сошиалын цэцэн мэрэгд бол одоо тэгэл бүгдийг бид нар хийх ёстой гэл. Миний хүн муулчихгүй. Таныг одоо их хурлын гишүүн байх үед манай их хурлын дарга байсан агуу их зандаа хүүгийн их бол чинь дандаа тэрийг ярьдэн шүү дээ. Тийм ээ бид нар бүгдийг их орондоо хийх ёстой гэдэг. Гэхдээ яг үүндээ бидний нөгөө газар зүйн онцлог цагаагаар хүн ам зүй энэ сүүлийн 2000 жилийн бичмэл түүхэнд манай гол аж үйлдвэр юу гэсэн? Мал аж ахуй, хүн амын тоо саяас дэш гарч байгаагүй. Энэ хоёр хөрш хоёулаа үйлдвэрлэгч альва энэ аягны ч гэсэн бүхний ч гэсэн энэ микрофоны ч гэсэн зах зээлийн дүрм нь юу юм? Үн үсттэй. Тэгээ чанар үсттэй. Тэгэхээр энэ хоёрыг давж бид нар үйлдвэрлэх хэцүү. Гэхдээ баг багаар бид нар чадж байгаа юмнуудаа одоо дотооддоо үйлдвэрлэх ёстой. Аюу сайн юм цементийн үйлдвэрүүд барьсанд би бол маш их баяртай байдаг. Харамсалтай нь сая сүүлийн жил баха нөгөө энэ манай бас л улс төр штэ. Тэрнгээрээ нөгөө энэ хэдийгээ татаж унгаах бодлого хийж байна. Тэгэл ер нь сая сонгуульд төхөөл олон дотоодын үйлдвэрүүдэд татж унгаах бодлогууд хийсэн. Тэгээд тэн дээр нэг манай агуу их сошиалч тэнч дуурахгүй л баг штэ. За манайхан ч ингээ бүгдийг Монголдо хийнэ гэд ярьдаг штэ. Зөв тий. Тэгээд энэ жил би нөгөө энэ жилийн замын ажлынхаа төлөвлөлтөй гарангуудаа Авто замын хөгжлийн газрынхаа нөгөө бордюрын дотоодын компаниудтай яриад энэ жил ийм их хэмжээний зам хийнэ бордюр нийлүүлэх хүсч үгүй гэсэн. Хийж чадахгүй. Хүн өчж өрөхгүй нь чадахгүй гэсэн. Тэгэхээр нөгөө манай бордюрын мап дотоод нөгөө бетонын яадаг нөхдүүд маань бол дампуурч байгаа юм уу яасан. Энэ жилийн ямар ч байсан. Тэгээ бүгд зурагтаа өөрчлөлт оруулаад чулуун болголоо. За чулууг нь бас дотооддоо хийгээд чулуун үйлдвэрлэгчтэй холбоод бид нар чинь нөгөө зээлийн татаас олгоод зээлийн батлан даалтын сантай холбоод за одоо нөгөө явган зам бордюроо нийлүүл гэсэн чи одоо л чаддгүй. Тэгээ аргагүй одоо импортын бордюрууд явж байна. За тэгээ энэ хэр настай вэ? Хүмүүсийн чинь нэг бухимдаад байдгийг жил болгон ингэ сольдог энд нэг юм эргэлт байна бизнес ингэ тийм үү? Би ч гэсэн одоо тэгж бодоол явдаг улсын нэг нь. Яг юу штэ тэгээд наатар холоор өөрөө иддэг үсттэй эдэмхий наатар гэдэг. Тэгээ ус энэ бодис нийлээд нөгөө бетоныг үл идээд одоо тэр Батүл даргын үед хаашаа цуслагын зам тавьсан нөгөө мө бордюрчнууд бүгд хамаараа дуусч байгаа. Энэ чулууг бол идэгддэггүй гэсэн. Одоо би үл өмнө нь хотын дарга хийж байгаагүй. Зарим нь 100 жилийн настай гэдэг. Би ч 100 ч наслж үзээгүй байгаа учраас хэлж мэдэхгүй нэ. Гэхдээ бодоход бол байгалийн чулуу өөрөө харьцангуй удаан. Идэгднэ л гэж бодож. Тэгээд манайханд яг үүндээ одоо би зовлон бас л ярих гэж. Энэ манай замын компаниуд чинь мэрэгжлийн тийм одоо ажилд хандахгүй. Бордюруудыг гаргаж ирэнгүүтээ ногоон зүлгэн дээр хайчих. Тэгээ ажил хийж байгаа хүмүүс нь энэ тентгийн брендийн бодлоготой зөв нь хөдөлмөр хамгааллын хувц мөцтэй хөстэй шүү дээ. Би яадаг гэж энэ шугам сольж явах чаа зам барьж байгаа компаниуд төр очиод та нар энд нэг хулдаасаар нэг юм эвлчихээ. Энэ шугам нь ийм нэртэй шугамаа.
Тэдэд эхлээд тэдэд дуснаа. Энэ зам нь тэдэн метрээ ийм компани гүйцэтгэж байгаа. Тэгээ одоо хилээд нэмэргүй. Тэгээ одоо арга ядаад та ямар арга хэрэгжилж байгааг. Одоо энэ хойдлын энэ нөгөө ярамгийн гүүр холбож байгаа замын компани руу би энэ нийслэлийн дээвэр дээрээс 24 цагийн камер зоогоод өөрөө гар утсан дээр хараад тэгээ шүн уцсаж чи болооч те энэ 3 хон машин явж штэ. Тэгээ нөгөө замын одоо манай нөхдүүд хувилдаад гэдэм үү надад өгж байгаа тайлбар нь яг одоо хугацаанд өгнө гэдэг. Тэгээ хугацаанд өгөөг болохоор шалтгаан ирдэг. Одоо ус ихтэй байлаа гэдэг. Одоо би тэгээ бүр арга ядаад нээлттэй вебсайт нэчлээ шүү дээ. Одоо тэр гол замууд дээр камер зоогоод харж байна шүү. тий иргэд одоо тэр юуны манай энэ ярамгийн замын юу өнөөдөр ньюс сегмент дээр линк минкийг тавьсан байна. Тий. Тэгээ ер нь ингээд манайхан чинь амбал амирс одоо бүгд л хийгээд дуусгаад алаад өгнө гэдэг яг нэдэр дээрээ ажил хүчний хомсдол олон зүйл байна да. Бид нар их олон бүтээмжийг алдаж байна. Ажлыг сонирхолгүй хотын дараа Нямбатархаас одоо зүгээр л хүн өнцгөөсөн би жоохон нэг л уулзсан завшааныг ашиглаж жоохон асуумаар байгаа. Үүднээс хэвлээд ерөөсөө ингээд хотын асуудлаа яриад хөмсгөө зангидтал ингээд дандаа нэг юм албаны юм ярив. Тэгэхээр та ч одоо амарч болдгоо юм уу? Наас нөхдөдөө одоо Гэхдээ наад бие одоо ч тэргээд нөгөө хярганы онгор жүжиг дээр гамин хүн тулдаал ятардгүй бахта гэдэг шиг л өгөө. яг л манай тэр лайв маяг дээр ингээд ажил мажил хийгээл наагаад яваад штэ. Яг тэргээр орчихсон байхгүй. Тэгээ ингээд жоохон чөлөөлчихье гэсэн чи чаддгүй. Одоо ингээд цэнтаа хороод ирэхэр чинь ингээд сайхан инээ чанаагаад те юу хамаагүй яриад айгуу тайван байгаа даа. Амар харахгүй байна. би сүүлийн нэг 12 жил айгуу жоохон тийм өөрийгөө зовоод зүлгүүрдэж ажиллаж лээ. Тэгэд айгуу эрт явах хаа тий. Ер нь нэгэн зүдгсэн царайтай гялтайж байна та. Энэ жил би 2 шудаа актер одоо үер болохонд үер хүлээсэн байхгүй. Тэгэл ингээд актер чинь ингээд 2 3 хоногор хүртэл ингээд тасралтгүй орлоо шүү дээ. Тэгэл нөгөө Twitter руугаа ороод нөгөө үер нь эхэлчихгүй юу? Яагаад эхлэхгүй байна гэж гайхаад байсан. Энэ жил ер нь үер болохгүй нэ тий. Яг энэ жилийн ер нь өвлийн хур тунцсан хэмжээ ч гэсэн зуны хур тунцсан хэмжээ ч гэсэн олон жилийн дундаас маш өндөр байсан. Хамгийн одоо ойрын чинь доор ярамгийн гүүрний баруун тал дотор нэг юм чиглүүлэгч 70 2005 6 оны үед Койко илүү Жайкагийн юугаар хийсэн. Тэгсэн тэр энэ жил урсцсан. Тэгээ энэ авцамын хөгжлийн газрынхан надад нөгөө тайлан үзүүллээ. Яасан гэсэн энэ сүүлийн 100 жилийн хур тунц туулгаллын усны урсцын төвшөнд гөрн дунджилж үерт урсгааргүй гэдэг тооцоолоор хийсэн юм бэл. Тэгэхээр бол энэ жил хур тунцын хэмжээ нэлээд байсан. Тэгээ яг маш товчхон хэлэхэд би нөгөө нэг юм нэг юутай айцтай ажил авсан шүү дээ. Энэ чинь нодлон сумын газар даргын үед чинь хотоор бол үер асуудал үүссэн. Ажил аваад шунхлагийн колонкиг очиж машин даадал, эс аутлетыг очиж машин даал. Тэр цаана гурвалжингийн гүүрний тентхник аж ахуйн нэгжийг татуулаад ямар ч байсан нөгөө ийшээ урсдаг дунд хоолын боомуудыг тайлаад хаваржин нөгөө мөснүүдэд шар усны үерээс үл ямар ч бас нэг олдгосон. Дараа нь том үер бууна гэд бид нар энэ дунд хоолын лаг хагшаас их цэвэрлэх ажлууд хийгдсэн чинь дунд хоол сэлб бол энэ жил ерөөсөө нөгөө аюултай түвшинд очиагүй. За туулгал бол нэлээд өндөр түвшинд очичоод байгаа. Бид хэд яг хамтдаа манай энэ баг хамт олон үерээс урсан сэргийлэх чиглэлээр бол одоо нэг оператив байдлаар ажиллаж байгаа. Бороо орохоор унтдаггүй гэдээс хэвээр. Ер нь айг болсон. Үгүй байна. Аха юу гэхээр юу штэ. Энэ голын үерийн халихаас гадна энэ замууч ерөөсө тэр чигтээ гол болчиход байгаа байхгүй. Яг тэр бид нар чинь нийт замын байгууламжийнхаа 20% нь ч үерийн ус зайлуулах байгууламж хийгээгүй. Дандаа газрын хэвгийн урсгацаар нь хийдэг. Дээр нь энэ айл болгон аж ахуйн нэгж болгон дээврийн усаа зайлуулах систем хийх ёстой. Бүгдийг хийгээгүй гадагшаа ингээд
хайчдаг. Тэгээ бид нар энэ жил 20 байршилд үерийн ус зайлуулах юм шугам шууд үехэс одоо нэг 10-аад нь хийж байна. Одоо тэр шараадны замынхыг өнөөдөр дууслаа гэд надад репорт ирж байна. Тахилтынх дуусж байна гэн. Одоо энэ яармаг гэж энэ танаа энэ доотлол чинь энэ богдуулын ус тэр чигтээ буудаг. Зам нь өөрөө зайлуулга болцсон байхгүй. Одоо нэг энэ 10-аад ажлыг энэ жил бид нар хийчих юм бол за эх жил энэ хотын иргэд гайгүй бас харьцангуй гайгүй. А энэний дараа жижиг ус тогтдог газрууд байна. Одоо их тайвны хүүрний доошо ус саянгуудаа 120 автобусны буудлын тэнд одоо танаа офисын хөдөлт битүү яаж байгаас тэрийг одоо хүртэл зайлуулна гэд ийм үе шаттай ажлууд. Ер нь бол одоо бид хэд яг энэ өнгөрсөн нэг 10 гаруй сарын хугацаанд хэд хэдэн тулгымцсан асуудлууд дээр урт хугацаанд юу хийх юм, дунд хугацаанд юу хийх юм, богино хугацаанд юу хийх юм бэ гэдэг ийм төлөвлөгөөнүүд бол гаргасан. Одоо та түрүүн цугуулгаалаа төгжрөл дээр та хэд богино хугацаанд юу хийх юм, дунд хугацаанд утаан дээр л ерөөсө 3 л юм байна. Урт хугацааны төлөвлөгөө бол хойдлын гэр хорооллын айл өрхөдийг орон сууцч болох. Богино хугацаанд яах юм? Энэ нөгөө инженерийн шугам сүлжээг хүрэлцэхгүй ийм өндөрлөг хэсэгт байгаа айл өрхүүдэд одоо энэ эх оны төсвөөр тавиуллаа. Нөгөө пассив орон сууц болгож чадах юм бол 30 сая төгрөгийн нэг айлт урт хугацааны зээлгээ олгоё гэд эхний ээлжинд хэдэн төгрөг тавиулчлаа. Одоо сангийн сайд маань дэмжиж. За богино хугацаанд юу гэх юм? Богино хугацаанд бид хэд энэ гал түлнэл гэдэг чинь л өөрөө утаа шүү дээ. Тэгэхээр бид нар энэ нөгөө төвийн эрчим хүч маань ачаалаад байхгүй. Тэгэхээр айл нэг үрт би нэг сет ийм хөнгөлтөө зээлийн санал тавих гээд одоо бэлдэж байна. Туршилт хийгдэж байна. Тэр нөхөр дээрээ панелтай, доороо хураагууртай, тэгээд дотор халаагууртай. Гэрийнх 1.5 кВт, хашаа байшингийнх 3 кВт гэдэг юм. Ийм нэг утаан дээр урт богино дунд хугацааных. За төгжрөл дээр мэдээж хэрэг нийтийн тээвэр хүрэлцээтэй нийтийн тээвэрт хүн болгон суухуц юм системтэй болж ижил бид нар машиныг орлож төгжрлээс ангижрна. За дунд хугацаанд яах вөхөр бид нар энэ замын байгууламжуудыг метроны ажил энтрүүл эхэлсэн явж байгаа. За энэ жил бид нар туулын хурдны зам гэдэг төр хувийн хвшлийн түншлэр ингээд баруунаас зүүн тишээ шууд гардаг замын тендер зарлах гэж байна. 9 сард. А энтэйгээ холбогдсон хотын их тойруу дээгүүр давхар тойрог хурдны замын PMC буюу зөвлөх үйлчлэгийг одоо 9 сард зарлах гээд бэлдэж байна. Энэ бол бүгд дунд хугацааны зорилтууд. Араас нь нөгөө метроны 2 3 дугаар лайн ч гэдэг юм уу, BRT ч гэдэг юм уу, эдрийг LRT одоо шинэ нис хонгоцны буудалтай холбосон. Сая тэрнийхэн зургийн мөнгө энэ төр тавигдсан. Саяны тодтгол дээр. За ингээд ийм юу вэ? Богино хугацаанд яах. Тэгэхээр богино хугацаанд бол яг нэг нөгөө хэлэхэд бид нар хамтдаа л асуудлаа шийднэ. Тэгээд намайг хараагаад ч юм уу Эрдэнүрэнг хараагаад асуудал шийдэгдэхгүй. Тэгтээ дотор онгойд юм уу? Тийм ээ. Эрхэм хүнд дотын ирэг нь та. Сая наашаа ирэхдээ готын хүн дээр ингэ тусдаа байдаг. Та жишээ сая наашаа ирэхдээ хэдүүлээ ирв. Машиндаа. Би юу? Аа. Ганцаар ирлээ. За тийм. Энэ ингээд хэдүүлээ ингээд хот дотор төгжрөл зогсож байгаа хүмүүс ингээд харахаар ихэвчлэн ганцаараа эсвэл хоёулаа баг. За би хотын төв урд л хоёулаа. Тэгээд тэндээс наашаа ганцаар. Одоо тэр та тэгэл надаас асууж шít. Зөрүүд хатгаал та нөгөө сонгуул болох гэж хахад нөгөө Батүл даргын найз учраас надаар үг унгаалах гэдэг шít. Тэр нөгөө 9 сарын 1 болох гэж чинь чи дугаараа хязгаарлах юм уу гүм үү гэд. Нодлон жил 12 сарын 8-нд тэг зогсолт болсон. Гарцаа авахгүй нийгмийн шаардлагаар бид нар тодорхой хугацаанд дугаар хязгаалт хийсэн. Гэхдээ дугаар хязгаалт үр дүнтэй биш. Энэ Батүл даргын үед эхэлсэн үр дүн яасан гэхээр нөхөр зоргоо гэдэг хүн нэг машинтай байсан бол 2 машинтай болсон 3 машинтай болсон. Гэр бүлээ. Түмний амжилгааг дээшлүүлсэн байна. Тийм байна. За одоо та өөрөөрөө тайлбар. Энэ бол өөрөө дугаар хязгаалт гэдэг нь богино дунд хугацаанд төвжирлийг шийдэх үр дүнтэй арга биш. Дэлхийн улс орнууд бол эко мобилити гэдэг одоо юу руу шилжиж байна. Бүгд л төвжирлийн асуудал байна. Алхахыг гэж байна, ундаг дугуугаар явъя гэж байна, нийтийн тээврээр явъя гэж байна, машинаар шеэрлэе гэж байна. Тэгэхээр би ийм нэг санаачлаг гаргасан чинь чимүү тэгээд алхах замыг аятайхан хийгээгүй жиж хаагур нь алхуулах гэдэг. За замыг сайжруулъя гэд тендер зарлаа. Би нэг саяны түүхээр
энэ нөгөө их баг тойруу, энэ наадамжтын гудамж, инх тайвны өргөнчлөө. Энэ хаварчин зураг хийж баахан ягаад энэ дээдлийн бүх кабелуудыг газар доогуур оруулаад чулуун арзгар замтай тендерт нь компаниуд ордоггүй. Одоо яах вэ? Үнэлгээнд явна үгүй юу? Үнэлгээ яг одоогийн мөрж байгаа тарифаар. За ингээд 2 удаа зарлалаа, 3 удаа зарлалаа, ороогүй тендерүүд байна. Энэ одоо энэ ярамгийн гүр удахгүй ашиглалтанд орно. Цааталт нь тосч явах нөгөө станцын замыг чи 4 игнэ болох гэсэн чинь 3 зарлалсан одоо байхгүй. Тэгээ би сая нөгөө юун дээр зовлонгоо яриад сая төсөв дагаад нөгөө тендерийн хууль дээр зовлон ийм байна гэсэн чинь төсвийн хулгай гэдээ манай одоо нэр хүнд бүхий их хурлын гишүүд маань ингээд босоод ирсэн. Яг хоо тэр хэд маань одоо бас энэ 126 дотор тодорч одоо яг л нөгөө зурхаагаасаа морд хэрэгж байгаа юм чинь тодорлгүй яг хоо. Яг үүндээ нөгөө ухан ишигний зовлонг ойлгохгүй гэдэг л үлгэр би энэ хот дээр ирээд энэ үсч их буурлуулж энэ тендер гэдэг энэ хуулийн ичид цогог болгоныг амар ойлгож байна. Сая энэ тендер хууль дээр ч үгүй айгуу гоё ийм зохицуулт орсон байхгүй юу? Хот дээр ирээд нөгөө тэр үл зүгээр жижиг тэрийг хайцсан ч болно. Одоо яг хөө тэгээд тэр зам өргөсөхгүй тэгээ байж л. Яг тэр энэ замын компаниуд ямар зам руу орохгүй нэхэр давчуу зайтай айгуу богино хугацаанд нэг зам руу нэгэн ч орохгүй. Одоо 104 замаас 25 уулз руу орох зам 2 зарлалаа бас байхгүй. За дээр нь бид нар том төслүүд явуулаа. Одоо метроны энэ тойрог хурдны замын төслүүд дээр манай энэ тендерийн хууль ерөөсөө нийцэхгүй. Би энийг анх хийсэн сангийн яамны зарим залууч шөмжөлтэй хандж байгаа. Яасан гэхээр нэгдсэн үндэсний байгууллагын хөгжиж байгаа орнуудад зориулсан Юнистралийн загвар хуулийг хийчихгүй юу. Тэр нөгөө манай Африкийн ахын дүүст нөгөө анхдагч хэрэгцээнүүд хангах. Одоо хамгийн ям дүнөгөө л ингээд ав гэдэг хууль хийсэн. Гэтэл одоо би энд жирэнгүүтээ өмнө нь хууль зүйн дотоод хэргийн сайд дээр ажиллаж байхдаа үзээгүй хараагүй юм одоо арга буюу үзэж шít. Энэ тендерийн хуулинд дэлхийн хөгжсөн орнууд 4 том суур зарчим суулгах хэрэгтэй байна. Нэгдүгээр тэр Юнистралийн буюу загвар хуулийн дээр суурлаад OECD-гийн буюу нөгөө ил тод байх зарчмыг оруулаад олон улсын зөвлөх инженеруудын холбоо буюу FIDIC-ийн үлгэрчилсэн дүрмийг оруулаад нөгөөх нь дэлхийн худалдааны байгууллагын өөр хоорондоо худалдаа чөлөөтэй их зарчмуудыг суулгах хэрэгтэй. Гэтэл манай энэ хууль зөвхөн нөгөө Юнистралийн зарчим буюу Африкийн орнууд. Одоо ингээд бид нар ч яг ингээд тендер хуулиар очихоор энэ хооронд тавих гэж байгаа 1 км замыг тойрог хурдны замын инженеринг ажилтлаа яг адилтгаад тэгээ очиод харанхуй нөхрөө мөргөж байна. Тэгээ би нөгөө инх хоёр гишүүндээ бас хэллээ. Ийм зарчмууд байна. Би одоо өнгөрсөн хугацаанд энэ метроны тендер мендерж явуулах гээд өөрөө хүссэн ч эсвэлсэн ч эдрий чи ингээд үзэж харж ээж энэ хууль эрхцэн орчноо олон улсын жишгт нийцүүлъя гэд ингэж байгаа маа гэсэн чил үгүй төсвийн хулгаатай тэмцээ гэд би тэгээд одоо 20 жилөө гэдэл тэгэл өнгөрлөө дөө. Тэ. Энэ ерөөсөө цаашаа бид нар энэ одоо юу гэдгийг түнэл гаргана ч гэдэг юм уу том төслөдлүүдийг хэрэгжүүлээд энэ ерөөсөө яагаад ч явахгүй. Энэ тэгэд яана гэж ийм том үнийн дүнтэй гэрээ ихээр зөвхөн төгрөгөөр хийшүүгээ хуулийн дээр бичсэн манай худалдаа хууль. Маргаа уусвал хаана үүсгүүгээр Чингэлтэй дүүргийн нутагтайгаа захиргааны иргэн шүүхээр шийдэв шүүгээ. Тэгээд нөгөө дэлхийн хэмжээний том инженерингийн компани нэрэнгүүтээ манай төхөргөөр манай захиргааны иргэн шүүхтэй манайх шиг оронтой явах тийм худалдаа авалт орсон юм баггүй. Дээр нь би сая гадаад бонд гаргах гээд нөгөө зөвлөх хүслэг авахгүй л. Бас тендер. Тэгээ бид нар нөгөө гадаад андреатороор JP Morgan-ыг оруулахаар болохгүй. Тэгсэн манай нөгөө санхүүгийн албаныхан за тендерээ зарланаа. Шүүхийн шийдвэрт өргөө гэсэн бичгийн аваад тэр. Сүүлийн хэдэн жилийн ажлын тодорхойлт аваад. Гэхдээ би энийгээ болио гэж хуулийн дээр хэлж байгаа байхгүй. Тэгээ JP Morgan манад ирээд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байгаа нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас өртөө юу өргөө юу гэдгээ үзүүлээд тэгээд ажил хийсэн туршлагаа үзүүлээд ийм бүтэхгүй. Сая энэ Ютонгийн эдэ автобусыг авах гэж тамаа цаасан. Манайхан яасан гэж энэ чинь дэлхийд сүүлийн 10 жил борлуулалтаар нэгт явж байгаа. Энэ гайгүй автобус. Тэгсэн чинь яасан гэж гараа явчихлаа. За энэ компани чинь шалгаруулахгүй. Энэ яг адил төрлийн ажил сүүлийн 3 жил хийсэн
тайлангуудаа ирүүл. Гэхдээ юу балаараад байгаа юм бэ? Чинь над Google-ээс ороод наадхаа сүүлийн жилийн борлуулалт юм ил харчаач юу гэсэхгүй. Яг манай тендерийн хөлн дээр ингээд зургийг аваад ийм юмыг ингэж нийлүүлсэн байна. Тэдний хөлөч бусаачлуу тий. Буцаад шүү дээ. Тэгээ манай энэ саяны буцаадаг нөхдүүд бол би бүр баталгаатай лээ. Аж ахуй ажил хийж байгаагүй. 9 сарын 1 боллоо хичээл эхэллээ тийм үү? Энэ бол төгжрөл араас нь бидний утаа байгаа. Нөгөө юм хийгээд шүү дээ. Шүрэг хийгээд. Тий. Зүгээр одоо хааштай Батүлдийн хүн гэж хэлүүлсэн зүгээр энэ дугаарын хязгаарлалт бол би хотын хүн л дээ. Үнэхээр өргөчч урттай хугацаанд шийдэхэд хэцүү. Гэхдээ өнөө уртл шийдэж байгаа л ганц арга маань шүү дээ. Тийм ээ. Одоо арга үүссэн бид нарыг гол зогоож байгаа арга. Одоо цаашдаа энэ өвлийг одоо бид нар хэр зэрэг ууртай давах вэ? Одоо мэдээж бид нар уураа хүрхээр готын даргаал хангиж байгаа юм чигүй. Тэгжид одоо өөр одоо дотроо онгойлохгүй бол одоо хажууд явж байгаа нэг хүнийг заамдаад болтой. Тэгвэл хэрэгтэй орно тэгэл. Энэ өвөл цагаагаар мэдээвэл нэлээд хүндхэн хүүтэн өвөл болно. Цас их буунаал гэсэн, уннаал гэсэн ийм цагаагаар прогноз байлаа. Энэ ус цагаар орчны шинжилгээний газрынхны. Яг одоо 9 сарын 1-ээс нөгөө төгжрлийн бүр хамгийн хүнд үе эхэлнэ. Нэгт хоёрт нь энэ 9-10 сар бол хотынхын хандаж хэлэхэд бүр аимшигтай. Бүр аимшигтай. Яагаад гэвэл маш олон замуудыг ээлжилж хааж хүчнэ. За энэ бол гарцаагүй хийдэн. Дээр нь энэ жил маш олон нөгөө газар доогуур ертөнц шугам сүлжээг шинжлэх ажлууд хийж байгаа. Нөгөө бондын мөнгө орж. За энэ болгонд бас зам хаагдана. За 10 сарын сүүлэхэд бид энэ хүүтэн сэрэг орохоос өмнө зам газар доор хийх ажлуудаа ер нь дуусгачихъя гэсэн төлөвлөгөөтэй байж байгаа. Одоо энийг бүгд ойлгож хүлцээсэй гэж бодож байна. За манай хотын асуудал хариуцсан сайд захиргааны янз бүрийн шийдвэр гаргах байлгуудэ гэж би бодож байна. Яг үл эн чинь ажил хариуцсан хүн чинь сайнтаа муутай заавал нэг шийдвэр гаргахгүй л ингээд сандлаасаа барьчаад дараа ширээн дээр тавихгүй ингээд унахгүй гэд ингээд байвал болохгүй байх гэж бодож байна. Хоёрдугаарт энэ импорттой холбоотой асуудал дээр ч гэсэн бас манай засгийн газрын гишүүд сайд нар бас нэг шийдвэр гаргах байх гэж бодож байна. Энэ жил чинь зөвхөн оны эхний 7 сарын байдлаар 88 мянган машин Улаанбаатар хотод импортоор орж ирсэн. Одоо Тэнжин дээр 60 мянга байна гэсэн. Үгүй нөгөө нэг номер шинээр олдохгүй байхгүй гэж. За тэр хууль би одоо хэрэгжүүлээгээд зам тээврийн яамнаас одоо ажлын хэсэг хүлээлцэх ажлын хэсэг явагдаж байна. За тэгээд тэр нь цаашдаа тэрийг чи хянахгүй бол энэ одоо дур дураараа номер хэвлээд хийж явахыг таашгүй. Бид нар нэг шинэ ухаалаг камерын систем 9 сарын сүүлээр оруулж байгаа. Тэгээд нөгөө камерыг оргиугүй юу гэдгийг AI-аар сканддаг юм систем орж ирэх юм. Тэгэхээр бид нар та энэ өвөл яаж хэдүүлээ өвөлчгүй утаа унаар гэсэн шүү дээ. Эрчим хүчийг дутаахгүй байгээд хичээж ажиллаж байна. Өчигдөр нөгөө муу нэртэй луу данстай сайжруулсан төрчний үйлдвэрийг чи аав гэд надад өгсөн. Тэгээ энэ дээр бид нар бас нэг үнслэгийн жоохон бууруулах юм одоо үлдчихэж байгаа хугацаанд хийх гээд үзнэ. Дээр нь хэдэн уурын зуухуудыг түүхийн нүүрс төлөвлөхгүй зөвхөн нийтлэн төлөвлөгээд нэг шийдвэр гаргаад сая би 1 сараас хойш үзэж байгаа. Гэтэл манай төрийн байгууллагууд л жоохон хоцрогдолтой явж байна. За энэ нэг 140 мянган тонн түүхийн нүүрс төлдөг. Тэгээ хэдүүлээ энэ хотод мөр зэрэгцэж амьдрахаас хойш ийм хэд хэдэн санаачлуудыг бол зүгээр хотын зүгээс гаргаж байгаа. Том компаниудыг манай нийслэлийн нийтийн тээврийн газраас автобус түрээслээ. Хэдэн ч хамаагүй чиглэлээр бид нэг ингээ шугам гаргаж ажилтдаг чинь хөргөж өчөөд буцааж авъя. Танах ингээ аутсорсинг хийгээч гэсэн нэг санаа явуулж энэ төрийн байгууллага ууйханд бүгдэнд нь бид нэг юм вакцины үн санал болгоод явъя. Автобус ягаад тэгэхээр хүрлцээтэй болж байгаа. Одоо нөгөө ингэдэг урт сунгаар автобус 31 ирж байгаа. Тэгэхээр эн чинь 62 автобусыг орон зайг нөхөхөр орж ирж 9 сарын 25-наас хойш нийлүүлэгдэх юм. Энэ хооронд бид нар нөгөө одоо шугамд явж байгаа шинэвтер автобусуудаа ер нь бүх байгууллагуудад л санал болгоё. Ингээд бид нар нөгөө нэг кар шеринг юм уу
автобус шир хийгээд ингээд явбал жоохон ч гэсэн асуудлаа шийдэх байх гэж бодож байна. Тэгээ өөр захиргааны арга ямар арга хэрэглэхийг одоо засгийн түвшинд бас манай яг хотын асуудлаар байсан сайд мэд нэг бодлого гаргах байхаа л гэж бодож байна. Та хэллээ таних бол нэг л хүн нэг үг хэлсэндээ. Энэ нөгөө бидний нүүдэлчин сэтгэлгээ арилгахгүй байна. Тий, би тийм Нийтийн тээврээр ингээд автобусны буудлаас автобусны буудлын дээр очиод айлынх руу алхаад орохгүй нөгөө уян дээрээсээ морой унаад яг айлынхаа уян дээр л очдог л соёлчин л өнөөдрийн хүн болгон яг машинтаа явах л тэр нэг хүнээс унаахгүй гэдэг нэг Монгол хүний одоо нэг тийм престиж байдаг байхгүй одоо хэдэн мянган жилд явсан нэг өөрийн унаатай одоо энэ тэнд чи хүнээс морьгуйхын тэр эмээлээ үүрцэн явна гэвэл тэгэл хөөх одоо тэгэл унаагүй болж идэг. Тэр нэг юм. Нөгөө дээгүр нь бид Монгол хүн одоо ингээд сүүлийн 30 жил нэг өөрийн гэсэн машин ч морин шүү дээ. Өөрөө юм унаатай болж үзэх. Тэрийг нэг эзэмшиж өч нэг хэдэн зууны одоо мөрөөдлөө хүн чи хэд 10 жилийн мөрөөдлөө биелүүлэхээр нэг хэрэгжилж үздэг штеп. Нэг ийм айгүй олон юмнууд давхцаад байгаа юм. Тэр юу бол ингээд явцын донд арилгах хэрэгтэй тийм үү? Арил таарна. Тэгээд өөрөө наадах нь одоо бид нар чинь нэг Найрсаг Улаанбаатар гэж Батбүд үе хамаагүй шүү зүгээр ер нь. Тэрийн шиг та тэрийг их гоё замдаа бие нэг аваа явдээ тийм. Энэ танаас бас яг энэ нэг Монгол хүмүүсийн нэг яг нэг ийм нийтлэг характер хаяа анзаардаг. Заавал нэг ийм хоёр хүнийг хооронд нь харгалдуулах. Тийм ээ нэг хэсэг чинь манайхан чинь нөгөө сараа ариуна гэж яадаг тийм ээ. Тэгээ хоёр мөнхч гэдэг юм уу. Одоо яг би энэ цаг үед хотын дарга хийж байгаараа домогт одоо Батуул даргатай намаа ингээ харагдвал би ерөөсөө тийм юунд өрсөлдөөнд орохгүй байхаа. Би зүгээр л яг өөрөө тий Батуул даргын би бүх хийжсэн ажлуудыг бүгдийг зөв гэж боддог, төгөлдржүүлж байгаа. Тий. Хотын дарга их баярлалаа. Сүндах тэрийн өнөөдрийн хоолыг стон сайхан чимлээ. Давстаа юу юм талаар болж байна. Ер нь одоо аягны хэрэг өдөр төгж хизээ хотын захиргаанд очиол идэх байлна. Зүгээр хоолоо идүүлээд хотын дарга нэг чиг болохгүй шүү. За их баярлалаа. За дахин ирж байгаараа шүн өөрөө үз хамаа байхгүй. Яг л нөгөө хэлсэндээ л байгаа хаа. Ээлжтэй бол дандаа ингээд байж л идэг. Тэгэл ирлээ гэх юм уу цаа санчин гогуртай шүлээ хийчихэн тий. За баярлалаа. Баярлалаа.